Завхан судал төвийн санаачлан бүтээсэн Үрлдээ үлдээх их орон цувралын 2 дугаар хэсэг. Уяастан 2 буслаг. Зэрэг онолтын тэргүүлсэн бослог. 19-р зууны эцсээр Чингүрэн доройтож үргэлж бослог хөлгөөн гарах боллоо. Дарайчдын бослогыг дарангуйлахад халахаас зэрэг татахад нь монголчууд их баггүй дург үздэг болжээ. 1874 онд Алшаа өөлд рүү явуулсан 3000 монгол зэрэг, мөн 1876 онд Шинжаан дэлгээсэн 3500 зэрэг элдэв шалтаг зааж зарг үүсгэсээр байлдалгүй буцаж ирсэн байдаг. 1880 онд Манжин Бадаргуул хааны зарилгаар халах 4 аймгаас тус бүр 2000 зэрэг дайчлан Дүшэт хан, Сэцэн хан аймгийн цэргүүдийг их хүрээнд, Засагт хан ба Сайн Ноён хан аймгийн цэргүүдийг Уяастайд суулгажээ. Сайн Ноён хан аймгийн 2000 цэргийг хошуу чимрэгэн Бэйсийн хошууны нутаг Уяастайн ойр Хөшөөtöд суулгаж, Далай Чонхор хошууны засаг ноён Жунван Гэмбэлд оржоор захируулсан байна. Цэргийн зарлыг хошууных нь ардуудаар гаргуулдаг тул хангамж муу цалингаа цагтаа тавьдаггүй байсан нь тэдний албаа хайж эсрэг үзэг шалтгаан болсон юм. Харин гол шалтгаан нь монгол цэргүүд хүний газар утга учиргүй ясаа тавихыг хүсэхгүй байлаа. 1880 оны 100 цагаан эрэгт байсан Уйзан засгийн хошууны 100 цэрэг алба хаахаас татгалзан нутаг буцах зам зуур Сайн Ноёны хошууны 100 гаруй цэрэгтэй нэгдэж нийтдээ 247 цэрэг гэр-гэрийн зүг явжээ. Үүний дараахан Хөшөөtöд сууж байсан Сайн Ноёны хошууны цэргүүд онолтын удирдлагаар цэргийн хүнс хом сучир нутаг буцсуугаа гэлцэн хөдөлсөн байна. Онолт 1850 онд төрсөн Сайн Ноён хан аймгийн Сайн Ноёны хошууны хүн бөгөөд тэр үед 30 настай байжээ. Монгол цэргийн захирагч Гэмбэлд оржван туслагч насан очир нарыг томилж сайдад мэдүүлж хишиг хүртэн хэмээн ятгахад онолт 22-ны хүртэл хүлээе. Уг өдөр өнгөрвөл нутаг буцна гэж их дуугаар хариулсан гэдэг. Монгол цэргүүд нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй. Нэг хэсэг нь цагаан эргийн цэрэгтэй нийлээ гэхэд нөгөө хэсэг нь 22-ны хүртэл хүлээж цалингаа аваад нутаг буцнаа гэх зэргээр санал хуваагдчихэ. Нэгдмэл зориггүй боловч нэг дор бөөгнөрсөн цэргүүдээс Манжин эрх баригчид болгоомжлон нэг их сүржигнээгүй боловч толгойлогч гих онолтыг жинс хадуулж шагнана хэмээн хуурч баримжлахыг завдахад монгол цэргүүдэд түүнийг өгсөнгүй. Манж жанжин тэднийг нутаг буцааж оронд нь төлөв томоотой цэргүүд нөхөн авчруулах шийдвэр гарган үүнийг сонссон монгол цэргүүд нутгийн зүг таран одлоо. Онолтч нутгийн зүг мордоход замд нь отож байсан цагдаа нар барьж Уяастай даваачжээ. Түүнийг улс төрийн хэрэгтэн хэмээн ирүүдэн шүүж 1880 оны намар элдээр цаазлан олныг сүрдүүлэх зорилгоор толгойг нь Уяастайн гудамжинд өндөр шонд өлгсөн байна. Гэвч онолтын амь дэмий үргэдээгүй юм. Түүнээс хойш хятадд гарсан бослогыг дарахад нэг хэсэгтээ Монголоос зэрэг дайчлаагүй. Мөн 1900 оны их тайван хүндийн тэргүүлсэн бослого 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялалтад хүрэхэд зохиох нөлөө үзүүлсэн билээ. Инх тайван хүндийн тэргүүлсэн 2000 зэргийн бослого. Зэрэг онолтын бослогоос яг 20 жил Монголоос зэрэг дайчлаагүй Манжин төр 19-р зууны эцсээр хятадд өрнсөн боксерийн бодлогыг дарахын тулд 1900 онд ар халахаас 2 түмэн зэрэг дайчлах зарлиг буулгажээ. Засагт хан ба Сайн Ноён хан аймгийн цэргийг Уяастайд, Сэцэн хан ба Дүшэт ханы цэргийг их хүрээнд цуглуулж байлаа. Гэвч засагт хан Сайн Ноён хан 2 аймгийн 20 хошуунаас ердөө 2000 цэрэг цугласан нь бослогыг монгол цэргээр даруулахыг эгэл ард төдийгүй эхс ноёд эсрэг үзэж байсны илрэл юм. Нэгэнт дайчлагдан очсон цэргүүдээ элдэв арга сам хайж чөлөө мэдүүлж нутаг буцахыг оролдон хоол муу мордын тэжээл өгөөгүй гэх зэргээр шалтгаан эсэргүүцэж эхэлжээ. Засагт хан аймгийн Луугүний хошууны цэргүүдийг удирдсан инх тайван хүнд нөхдийнхөн хамт цэргүүдийг ухуулан ятгаж нэгэн зэрэг бослог гаргасан юм. Уяастын 200 цагдаа Манж сайдын газрыг хамгаалж дийлэхгүй тодорхой байсан тул Манж сайд
тэдний уур хилэнг намжааж эвээр шийдэхийг оролдов. Гэвч нэгэнт болсон цэргүүд улаастай Маймаачин хотын пүүс дэлгүүрийг дээрэмдэж Дариалангийн газрыг нь сүйтгээд нутагтаа таран одлоо. Манд сайдын газрын их тайван хүндийг баривчлах тушаалыг хошуунд нь хүргэсэн боловч хошуу тамган шалтак тоочин барьж өгсөнгүй. Манд сайдын газарч ард түмэн төрхрэн босгод бэлэн байгааг харгалзан залхаан зээрлүүлэхэ болж хэрэгсэхгүй болгож. Улаастан 2000 цэргийн бослог гэж түүхэн тэмдэглэгдсэн ээлэг хэрэг нийт олон нэгэн үзүүр сэтгэлээр хөдөлбөл зорьсонд хүрэх төдийгүй дуурга тусгаар улс байгуулж болохыг харуулсан том ялалт байлаа. Улаастай дүрнсэн энэ хоёр бослого 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын урдч нөхцөл болсон билээ.